Тэд үүсэн бий болсон цагаас эхлэн бид байсан. Бид одоо ч байна, тэд одоо ч байна. Бид тэдний сайн муу зан чанар, хизээ итгэж нөхөрлөх, хизээ урууж тэрслэхийг нь дэндүү сайн мэддэг. Тэд ч бидний талаар асар их зүйлийг бичиж тэмдэглэсэн. Бидний байгуулсан төрд зүтгэж явсан. Энэ утгаараа бид мөнхийн хөрш, мөнхийн дайсан, мөнхийн анд нөхөр. Энэ удаагийн дугаартаа Азийн соёл, эдийн засаг, улс төрийн хамгийн хүчтэй төлөөлөл болдог бүгд найрамдах Хятад ард улс мөн Хятад үндэстний түүх соёлын талаар ярих болно. Хятад нэрний үүсэл. Аливаа үндэстэн үүсэн бий болон бүрэлдэхтэй хөрш орнуудад янз бүрээр дуудагд нэрлэгдэж, мөн өөрсдийгөө ч бусад улс үндэстнээс ялган дуудах нийтлэг нэртэй болсон байдаг. Тухайлбал бидний нэрлэдэг Хятад хэмээгч хүмүүс нь өөрсдийгөө Ханзу буюу хань үндэстэн, Жунгуо шэн буюу дундад улсын иргэн, Хуа шэн буюу Хятад угсаа гаруултай хүн хэмээн олон янзаар нэрлэдэг. Энэхүү нэршлүүд нь бүгд түүхэн цаг үе соёлын нөлөөнөөр бүрэлдсэн бөгөөд эртний хан улсын үед одоогийн Хятад үндэстэн үндэстний хувьд бүрэлдэн тогтсонтой холбоотойгоор Ханзу. Хятад соёл, Хятад төр бол энэ дэлхийн ертөнцийн төв дунд нь байдаг гол соёл, чухал төр тул Жунгуо хэмээн өөртөөгөө ихэд өргөж дууддаг байна. Тэгвэл тэдэнтэй хэдэн мянган жилийн турш хил зэрэгцэн амьдарч, худалдаа наймаа хийж, тулалдаж, тэмцэлдэж явсан монголчууд тэднийг ондоогоор дууддаг. Мэдээж тэдний байгуулсан олон төр улс, хан, тан, сүн зэрэг улсуудын нэрээр албан ёсоор нэрлэх авч, энгийн ахуй ярианд бид тэднийг Хятад гэж дуудана. Хятад гэдэг нь чухамдаа одоогийн зүүн хойд Хятадд оршин тогтнож байсан монголчууд болох хятад нарыг нэрлэх нэршил байсан юм. Хятадчууд улсаа 907 онд үүсгэн байгуулж, төргийн төр тулсуудын нөлөөнөөс дөнгөж шахуу гараад байсан олон монгол угсаатнуудыг өөртөө нэгтгэж, тэдэнтэй худалдаа эдийн засаг, улс төрийн идэвхтэй харилцаа явуулж байсан билээ. Тиймээс тухайн цаг үед өмнө зүгт оршин тогтнож байсан Хятан улс нуран унсан ч өмнө зүгт орших олон улсуудыг Хятан олон тооны дээд загвар залгаж Хятад хэмээн нэрлэх болсон. Үр дүнд нь урд зүгт ямар ч нэртэй улс байгуулагдсан бид Хятад хэмээн дууддаг болжээ. Харин Хятад хэмээх ерөнхий нэршлээс гадна зөвхөн хан үндэстнийг ялган нэрлэдэг Нангад хэмээх нэршил бидэнд бий. Монголчууд бид Хятадуудыг Хятад хэмээхээс гадна бидний хэлний нөлөөгөөр Орос, Беларусь зэрэг улс орнууд Хятадуудыг Китай хэмээн нэрлэдэг. Харин бусад тохиолдолд дэлхийн нийт эртний Хятадын хамгийн анхны нэгдмэл гүрэн болох Цин буюу Чин гүрний нэрээр нэрлэж албан ёсоор Чайна хэмээн нэрлэгдэж байна. Үүсэл. Хүндрэлтэн анхлан Африк төвд үүсэн бий болж бүрэлдээд тодорхой олон шалтгааны улмаас дэлхийн бусад газрууд руу нүүдэлсэн байдаг. Газар нутгийн үржилшин, ам амьтны нөөц, цэвэр усны хүрэлцээтэй байдал, хүн амьдрахад тохиромжтой дулаан чиглэг орчин хайж энэхүү урт удаан нүүдэл эхэлжээ. Тэгвэл тэр олон шаардлагыг хангах тохиромжтой цөөхөн хэдэн газар байсны нэг нь шар хөхмөрний сав газар байсан юм. Шар мөрөн буюу Хуанхэ гол нь төвдийн их улсаас авч зүүн зүг урссаар шар тэнгисийн Бохан болонд цутгадаг гол юм. Монголчууд бид энэ голыг хатан гол гэж дууддаг. Газар тариалан эрхлэхэд үлэмж тохиромжтой, асар их үржил шимтэй энэ газар нутагт хүн ам хурдцтай өсөж анхны хот суурингууд ээлж дараалан байгуулагдаж эхэллээ. Эртний нэгэн домогт Хятадын газар нутагт асар том үерийн гам шиг нүүрлэж олон нутгийг усанд автуулсан байна. Ард иргэдийн амьдрал сүрч, тариа ургахгүй болж тосгод нүүн сэлгэсээр байсан гэдэг. Тэр үед Тэнгэрийн эрх мэдэлтэй хаадын нэг болох Шүн энэ асуудлыг шийдэхээр гүн хэмээх хүнийг томилжээ. Гүн үерийг зогсоохын тулд шороон далан барих арга хэрэгэлсэн боловч амжилтгүй болж 9 жилийн дараа бүтлгүүцсэн гэж домогт өгүүлдэг. Түүний хүү болох юу үүргийг хөвлөн авч үерийг тарахаар шийдсэн байна. Харин юу нь аавынхаасаа өөр аргаар буюу усыг зогсоох биш, урсах замыг нь нээх, далан босгох бус цугаар устгах стратеги хэрэгэлсэн байна. Юугийн хийсэн ажлуудыг дурдуулд сууг шудуу малтан гол мөрний урсгалыг далайд хүргэх, тосгодуудыг нүүлгэн усыг тойруулан байрлуулах, 9 муж Жижоу хэмээх бүс нутгийн хуваарийг гаргасан нь Хятадын анхны нутаг дэвсгэрийн тогтолцоо гэж үздэг. Юуи өөрийн ажилдаа тасралтгүй 13 жил зүтгэсэн бөгөөд тэр хугацаанд гэрийнхаа хажуугаар 3 удаа өнгөрсөн ч орж үзээгүй гэсэн домог бий. Түүний шудраг, төвчээртэй, ард түмний төлөө зүтгэсэн ёс суртахууныг хожим төр барих эрхийн гол үзэл санаа болгосон юм.
Үүний дараа Юу хаан болж Ся улсыг үндэслсэн гэж үздэг. Тэдний ахуй амьдрал газар тариалан дээр суурилж байсан ч мал аж ахуй, гар урлал, загас ангнуур гэд бүхий л туслах аж ахуйг эрхэлж байлаа. Одоогоос 10,000 жилийн өмнө Хятадын асар өргөн удам нутагт шинэ чулуун засгийн үе эхэлж Яншаугийн соёл, Луншаны соёл хэмээх асар том соёлын голомт үүссэн юм. Тэд орчлон ертөнцийг өөрсдийнхөө нүдээр төлдөж, Дамайдагийн агууд нар, сар, од бурхтыг дүрсэлж, хадан дээр зуран үлдээж байв. Тариа буудаг хадгалах, эх жилийн тариалангийн ажилдаа зориулж үрийн нөөцийг хангахын тулд бичиг үсгийн соёлж Хятадд харьцангуй эрт дэлгэрчээ. Хятадууд хүрэл төмөр зэвсгийг боловсруулан хэрэглэх болсон үе нь 3000 гаруй жилийн тэртээ Хятадын өргөн удам нутагт олон омог овгууд оршин тогтнож хүрэл зэвсгээр өөрсдийн соёл иргэншлийг зохицлоож байлаа. Нийтийн дооллын өмнөх 3100-аас 2700 оны хооронд Мажаугийн соёлын хүмүүс хүрэл идэлд орлож Хятадын хүрэл зэвсгийн үеийн хиллийг тавьжээ. Энэ соёлыг залгамжлан хойд зүгт Шижедан хэмээх өөр нэгэн соёл оршиж байсан нь нийтийн дооллын өмнөх 2200-аас 1600 он хүртэлх хугацаанд оршин тогтножээ. Харин Сычуан мужийн Сан Шиндүн өнөө цагийн археологчдын хувьд жинхэнэ онцгой юм. Нийтийн дооллын өмнөх 2000-аас 1200 оны орчим хооронд цэцэглэн хөгжсөн энэ хот нь урд нь огт мэдэгдэж байгаагүй соёл иргэншлийн үлдэгдэл гэгддэг. Эндээс олдсон хүний төрхийг бүдүүлэг хүчтэй маягаар дүрсэлсэн маск, нарийн хийцдэг хүрлэдлүүд нь энэ соёлын хэмжээг тод илтгэж байдаг. Судлаачид Сан Шиндүг эртний шүү улстай холбон үзэж, түүнийг эртний домгийн хаадын нутаг байсан гэж таамагладаг. Түүхийн энэ үед ч хүчирхийлэл түгээмэл байсан бололтой бөгөөд Чичжао соёлын үеийн мөөгө хэмээх оршуулгын газраас илэрсэн хүний арга ёснууд нь дайн дажин, зэрлэг харгас тэмцлийн улмыг хадгалсан байдаг. Хөрөл зэвсгийн энэ үеийн төгсгөлд төмөрч бас гарч иржээ. Нийтийн дооллын өмнөх 14-р зуунд Хибэ мужийн Гаочэн хот орчмоос олдсон нэгэн хөрөл сүхний ир нь ердийн төмрөөр бус солирын төмрөөр хийгдсэн байжээ. Энэ нь тухайн цаг үеийн хүмүүс тэнгэрээс унсан төмрийн хэлтэрхийг хэрхэн ашиглаж байсан сонирхолтой нотлохоо юм. Түүнчлэн төвдийн өндөрлөгт илэрсэн төмөр зэвсгийн дурсгалуудыг эртний төвдийн зохиолд дурддаг Жанжуун хэмээх соёлтой холбон үздэг. Эзэнт гүрний үндэс тавигдсан нь. Хятадын түүхэн сурвалжуудад дурддагддаг анхны хаант улс бол Ся улс юм. Гэхдээ барууны судлаачид үүнийг домгийн шинжтэй гэж үздэг. Харин Хятадд Хиннан мужийн Ирлитоу хэмээх археологийн дурсгалыг Ся улстай холбож өөрсдийнхөө түүхийг Ся улсаас эхлэхдээ хэмээн тэд бичдэг байна. Ирлитоу суурьнгаас язгууртнуудын зан үйл хэрэглэж байсан хүрэл сав суулга олдсон нь тухайн цаг үед төвлөрсөн засаглал байсныг харуулдаг. Өмнө нь өгүүлсэн үерийн домог дурдсанчлан Юу хаан Ся улсыг байгуулан угсаа залгамжлан захирах болсон ч Ся улсын сүүлчийн захирагч нь бол маш харгас гэрцхий хүн байсан тул түүний захиргаан дах овг аймаг улсууд бослог гаргасан юм а. Тэрхүү бослог гаргасан аймгийн нэг болох Шан аймгийн захирагч Чинтан гэгч дарангуйлагчдын эсрэг босон түлхэн унгаад Шан хэмээх шинэ угсааны анхны хаан болжээ. Хожим энэхүү Шан улсыг энэ хэмээн нэрлэх болсон. Шан гүрэн археологийн нотлохоо бүхий Хятадын анхны бодит түүхт хаант улс юм. Нийтийн тооллын өмнөх 1250 оны үед Аньян хотоос олдсон зүүн мэргэний ясанд эртний Хятадын бичиг үсгээр тэмдэглэсэн дурсгалууд олджээ. Нийт 29 хаан ээлжлэн захирч нийслэлээ 6 удаа энэ улс нь нүүлгсэн түүхтэй. Хамгийн алдартай нь хаан Үүдиний үеийн энэ хот юм. Шан гүрэн бол өөр бусад соёл иргэншилтэд зэрэгцэн орчиж худалдаа хийж байжээ. Эртний Хятадд төрийн гол хэрэг бол тэнгэрийн тахилга болон дайн гих үзэл ноёрхож байсан гэж энэ улсын сударт тэмдэглэсэн байдаг. Энэ нь тухайн үед төрийг үзэх тэдний үзлийн хамгийн том нотлохоо болж өгдөг. Ер нь энэ улсын үеэс ч хожимын Хятадын төр тулсуудад уламжлагдсан үлдсэн олон зүйл үлдэж хоцорчээ. Тухайлбал энэ улсын хаан өөрт нь дагаар орсон овг аймагуудын удирдагчдад титэм олгодог ба титэм хүртсэн удирдагчид нийлэл хотод хүрэлцэн очиж улсын хаанд алба хувчуур өргөн хаанд үнэнч байхаа илэрхийлдэг байсан байна. Судар бичигт энэ улсын сүүлчийн хааныг ёс зүйгүй дарангуулагч хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд нийтийн тооллын өмнөх 11-р зууны сүүлээр Жоо улс сэргэн мандаж эхэлсэн юм. Жоо улс нь Хятадын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд оршин тогтносон хаант улс юм. Тэд Шан гүрнийг мөөгийн дэрэгдэх тулдаанд ялж дунд болон доод чар мөрний бүсийг захирсан.
Жовгийн хаадууд өөрийн засаглалаа зүтгэхдөө Тэнгэрээс ирэхдээ үе залгамжилсан эзэмшил гэх ойлголтыг бий болгосон дараагийн олон улс гүрнүүдийн төр засаглалд нөлөөсөн байна. Тэд энэ буюу шан улсын соёлоос олон зүйлийг суралцсан авсны нэг нь байлдааны морин тэрэг байлаа. Тэд хөрш орнуудаа байлдан эзлэхээс гадна умард зүгийн нүүдэлчдийн довтлогоноос өөрсдийгөө хамгаалдаг байв. Тухайн цаг үед умардад Гуй, Пан, Жун, Ди, Ху зэрэг олон нүүдэлчдийн овог аймагуд аж төрж байсан мэдээ бий бөгөөд тэднийг зэрлэг бүдүүлэг варвар хэмээн үзнэ. Эртний хятадууд өөрсдийгөө варваруудын эсрэг сөргүүлэн тавьж Хусия, зарим их сурвалжид Жусия хэмээн нэрлэжээ. Тэдний хувьд хятадын соёлыг авч дагаагүй улс, аймаг, хязгаар бүхэн варвар болох ба хэдийгээр хоорондоо тухайлбал Жов улсын эсрэг дайсан улс байсан ч хятад соёлтой бол тэд Хуасия. Улс төрийн холбоо тогтоож эв найрамдлын харилцаатай холбоотон улс байсан ч нүүдэлчин соёлтой бол тэд варвар буюу зэрлэг бүдүүлгүүд болох ажээ. Варваруудтай байгуулсан улс төрийн холбоо тэдний хувьд нүүдэлчдийг Хуасия болгох үйл явц биш, зүгээр л улс төрийн шин чанартай бодлого байжээ. Тухайлбал нийтийн тооллын өмнөх 7 дугаар зууны үеийн нэр зүтгэлтэн Гуанчужун варварууд бол цөөвөр чон, өлөн чон, тэдэнд буулт хийж болохгүй. Хуасия нар бол төрөл садан, тэднийг гай зовлонд орхиж болохгүй гэсэн нь тэдний үзэл санаа энэ цаг үед хэрхэн хүчтэй бүрэлдэн тогтсон байсныг харуулж байна. Жов гүрний сүүлчийн он жилүүдэд хөрш улс гүрнүүд хүчрхэгжиж, хязгаар газар нутгууд татвараа төлөхөө зогсоож, түүний харьяанд байсан олон газрууд бие дааж эхлэн аажмаар өөрсдийн улсаа тунхаглах болсон байна. Нийтийн тооллын өмнөх 771 онд Жов улсын хааны Юу овгийн цэргүүд босогч улсууд болон Чанжун хэмээх харь омгийн довтлоонд уулын туллаанд ялагдал хүлээсэн байна. Үүний дараа Жовгийн язгууртнууд Лоян хатад Шин хаан Пинг өргөмжилж Жов улсын 2 дахь үе болох зүүн Жовгын үе эхэлжээ. Жов улсын уналтын энэ цаг үеэс эхлэн хавар намрын болон байлдаан тусуудын үе эхэлдэгэ гэж ойлгож болно. Эхэнд дурдах хавар намрын үе хэмээн нэрлсэн тухайн үеийн түүхийг бичсэн алдарт хавар намрын тэмдэглэл хэмээх түүхэн сурвалжтай холбоотой. Энэ үед Жовгийн хаадын төв засаглалын нөлөө эрс суларч орон нутгийн олон жижиг язгууртнууд эрх мэдэл шилжсэн байна. Эдгээр улсуудын зарим нь зөвхөн хэрэмтэй хот ба түүний эргэн тойрон дох нутгийг захирж байсан бөгөөд тэд хоорондоо байнга тулалдаж нөлөөгөө дэлхийг хичээдэг байлаа. Иймээс жижиг улсууд хүчрхэг улсуудын нөлөөнд автсаар устж нийтийн тооллын өмнөх 6 дугаар зуун гэхэд цөөн тооны хүчрхэг ванилаг улсууд үлдсэн байна. Өмнөд нутгийн Чу, Үу зэрэг зарим улс Жов улсаас тусгаар тогтнолоо зарлаж Жовгийн эсрэг дайтаж байлаа. Энэ үед олон шинэ хотууд байгуулагдаж нийгэм улам бүр хотчиж худалдаа хөгжиж эхэлжээ. Нийгмийн эмх замбраагүй байдал донд Лаози, Күнз, Сүнд зэрэг алдартай сэтгэгчид төрөн гарсан. Улс хоорондын болон дотоодын зөрчилдөөнөөс улбаалan нийгмийн бүтэц, цэргийн зохион байгуулалт сайжирч улсууд илүү төвлөрсөн засаглалтай болж эхэлсэн байна. Тухайлбал Жин улсын 3хан хүчрхэг язгууртан гэр болох Жав, Вэй, Хан овгууд Жингийн хааныг түлхэн унгаж улсын нутаг дэвсгэрийг хуваан эзэмших болжээ. Энэ үед хятадын сонгодог философийн урсгалууд хөгжиж эхэлсэн ба түүнд Күнзийн урсгал, даосизм, хууль зуртал буюу легализм, маоизм зэрэг багтдаг байна. Үүнээс Күнз болон дао урсгал нь хятадын соёлд хамгийн гүн гүнзгий нөлөөг үзүүлсэн билээ. Тэрхүү үзлүүдийг ерөнхийд нь харж үзвэл тухайн цаг үеийн нийгэм соёлын амьдралаас урган гарсан нь харагдаж байдаг. Тухайлбал хавар намрын үед хятадд гар урлал, үйлдвэрлэлийн салбар асар хурцтай хөгжиж эхэлсэн байна. Өмнө нь зөвхөн газар тариалан дээр суурилдаг байсан эдийн засаг ийхүү гар урлал ба үйлдвэрлэлийн салбарлын нөлөөгөөр хүрээгээ ихээр тийснэр гар урчууд худалдаачид баяжих болж уламжлалт нийгмийн хэн сурвалжид тэр баян, хэн сурвалжид бус тэр ядуу гэсэн үндсэн дүрм өөрчлөгдөжээ. Ядуу гаралтайж сурвалжид байж болно гэсэн нөхцөлд хятад орныг хэрхэн удирдан чиглүүлэх вэ гэсэн асуулт үе үеийн хаад ноёдууд олон сэтгэгчдийн санааг чилээсэн асуудал болоод байлаа. Энэ цаг үед Күнзийн үзэл санаа гарч ирсэн нь нийгэмдээ томоохон нөлөөг үзүүллээ. Товчхондоо Күнзийн үзэл санаанд ёс зүй, улс төрийн номлолд сайн хүний тухай буюу Цзүн Цзигийн сургаал гол байр суурь эзэлдэг. Түүний энэхүү үзэл санаанд баяжхын төлөө тэмүүлж буй нийгмийн хөрөнгөцсөн шин давхаргын үзэл санаа байхгүй. Тэдний эсрэг ёс суртахуун,
үүргийн чухлыг сөргүүлэн тавьж, хуучны уламжлалт байдал хэв журамд нийцсэн сургаалыг айлдах болсон. Хүнзийн үзлээр хүнлэг инэрэнгүй ёс жин. Үнэнч байдал жун. Ахмад хүнийг хүндэтгэх ся. Харилцааны хэм хэмжээг мөрдөх ли. За эдгээр нь нийт хүн төрлөختний үнэт зүйл юм а. Тиймээс хувийн сайн сайхан чуналгүйгээр энгийн хооллож, ус ууж, гараад ирлэн унтах нь жинхэнэ баяр баясгалан. Бодит байдлыг танин мэдэх үйл явцын гайхамшигыг олж мэдхийг хичээхийг хүмүүст номлож байжээ. Тэрбээр улс төрийн асуудалд хандахдаа төр гэр бүлийн хооронд зарчмын ялгаа байхгүй. Нэг ижилхэн загвартай. Хаан шиг, албат шиг, эцэг шиг, хүү шиг байх ёстой хэмээн хэв журмыг сахина гэсэн үг байв. Байлдаант улсуудын үе. Нийтийн тооллын өмнөх 5 дугаар зуунд Хятадд 7 том улс дамгааж эхэлсэн. Эдгээр улсуудын хоорондох ширүүн өрсөлдөөн тулаан нь байлдаант улсуудын буюу дайнч улсуудын үе хэмээн нэрлэгдэх болсон. Жоо улсын хаан нэр төдий хаан хэвээр үлдсэн ч нийтийн тооллын өмнөх 256 он хүртэл төрийн бодит эрх мэдэлгүй байсан байна. Энэ үед соёл, математик зэрэг салбарт олон дэвшил гарчээ. Тухайлбал хавар намрын тайлбар хэмээх бүтээл бичигдсэн бөгөөд нийтийн тооллын өмнөх 305 оны үед хамаарах хусан дээр бичигдсэн 2 оронтой 10-ын үржүүрийн хүснэгт нь дэлхий дээрх хамгийн эртний математик тооцооллуудын жишээний нэг гэж үздэг. Үүнийг үндэслэн тухайн үед худалдааны тооцоолол өндөр түвшинд хүрсэн байсныг харж болно. Тухайн үед захиргааны шинжилэл хийгдэж, эзэсэн нутгуудыг Гуан, Сиан гэж хуваах болсон. За энэ систем нь дараагийн үед ч үргэлжилсэн ба орчин үеийн Хятадын засаг захиргааны нэгжид нэршлэн туссан байдаг байна. Күнзийн үзэл санаа хүчээ авахын зэрэгцээ түүнийг дараахан гарч ирсэн сэтгэгч Модигийн үзэл санаа нийгмийн харах өнцөг күнзийнхээс арай өөр байлаа. Моди нийгмийн бүх гай зовлон онцгойрхоос болсон гэж үздэг бөгөөд хаант улсын бүхий л захирагчид зөвхөн өөрийн хаант улсаа хайрладаг. Бусад хаант улсыг хайрладаггүй. Өрхийн тэргүүн зөвхөн гэр бүлээ хайрладаг. Бусдын гэр бүлийг хайхардаггүй. Хэрв хүмүүс харилцсан бие биеэ хайрлахгүй юм бол харилцсан үзэн ядалт болох нь зайлшгүй гэж үзээд эдгээр үзэн ядалт дайн тулаанаас сэргийлэхийн тулд бүх нийтийн журам тогтох, бүх нийтийн хайр зайлшгүй хэрэгтэй гэж үзэл санааг дэвшүүлж байжээ. Мөн күнзээс эрс ялгаатай нь язгууртнууд түүний гэр бүл өөрийн албан тушаалаа үе залгамжуулахыг эрс шүүмжилж, цэцэн мэрэгдийг шүтхийг номлож, эхлээд дорд мөн байгаад өөдөлж баян сурвалжид болохыг илүүд үзэж байв. За мөн эдгээр үзэл санаануудаас гадна Могийн үзэл санааны чухал талыг өвлөн авсан легистийн сургаал, Даогийн үзэл санаа гэд Хятадын түүхэнд гүн гүнзгийм уул мөрөө үлдээсэн үзэл санаанууд чухам энэ цаг үед төрөн гарч байлаа. Хэдийгээр хавар намрын болон байлдаант улсуудын үе нь нэгдмэл том эзэнт гүрэн байгаагүй ч Хятадын соёл худалдаа эдийн засгад асар том нөлөө үзүүлсэн юм. Байлдаант улсуудын үеийн төгсгөлд Цин улс хамгийн хүчрхэг улсаар тодрон гарч ирэх бөгөөд дараагийн дугаартаа Хятадын хамгийн анхны нэгдмэл их гүрэн Цин улсаас сүүлчийн эзэнт гүрэн Чин хүртэлх түүхийг өгүүлэх болно. Утгагүй уулзцгаая.